Монголын парламентын түүхэнд анх удаа 11 эмэгтэй гишүүн улсын их хурлд сонгогдсон. Эмэгтэй гишүүд маань 5 намын төлөөлөлтөй боловч 5 тийшээ бутраа явбал бид нар яг нөгөө алангуй ээжийн 5 сумыг нэг нэгээр нь барьсан өгтсгөл байхаар байсан. бид бол хамтран ажиллаж нэлээд олон хуулийг бол батлуулж чадсан. Ер нь бид бол анханасаа энэ дээр бол ус төрчихгүй гэсэн байр суурьтай. Бүлэг дотороо ярилцаад асуудлууд дээр байр сууриа нэгтгэж чаддаг. Олон намын төлөөлөл орж иж энэ бүлгийнхаа гаргаж тавьж байгаа зарчмын зөрүүтэй асуудлуудыг илүү хүчтэй дэмжлэгтэй болохын тулд маш их эрчтэй, итэвхтэй, тэгээд хамтарч маш их сайн гар нийж ажиллаж чадсан. Зарим одоо иргэд сонгогчдын зүгээс бол бас эмэгтэйчүүд бага ярьж байна гэсэн шүүмжил байдаг л да. Тэгвэл бид нар бол эмэгтэйчүүдийн бүлгийн хүрээнд ажлын хэсэг дээр байнгын хорон дээр гишүүдийн төвшөнд бол нэлээд юм ойлголцож ажиллаж ямар ч хэсэн бид нар хүссэн шийдвэрээ гаргуулж чаддаг. Ер нь ярахаасаа хийх гэсэн ийм өрөөтэй л ажилладаг. Байр суурь зарчмын үе зөвлөлдөх, санал зөвлөлдөх зүйлс байна л да. Ялангуяа гендрийн эрхтгч байдлыг хангах, за эмэгтэй хүмүүсийн хамгийн их санаа зовдөг асуудлууд дээр одоо шийдвэр гаргуулахын тулд ерөөсөө бид нар намын ялгааг үл харгалзаж ажилласан. Тийм ч учраас бид бас манай эмэгтэйчүүдийн бүлэг хүчтэй ажиллаж шийдүүлэе гэсэн олон чухал асуудлаа энэ одоо парламентын хугацаанд бол шийдүүлж чадсан байгаа. Ирчүүд бол илүү бас бүтээн байгуулалтын асуудлууд гэдэг юм уу тийм ээ, инженерийн чиглэлийн том хөрөнгө оруулалтын асуудлуудад бол их анхаарал хандуулдаг бол Эмэгтэйчүүд бол амьдралд одоо тэр үнэхээр тулгамдж байгаа асуудлуудыг шийдэхин тулд жижигхэн одоо цэг таслал бүрийг ингэж нэг бүрчлэн харж тэдний араас хөөцөлддөг юм байна. Жижиг юм шиг асуудал мөртлөө нийгэмд асар том одоо асуудлыг авчирдаг. Гэр бүлийн асуудал, гэр бүлийн хүчирхийллийн асуудал, хүүхдийн хүмүүжлийн асуудал, иргэдийн эрүүл мэндийн асуудлыг бол 11 үлээ санаа нэгдээд аливаа хуулийн төсөл санаачлахад бол бас дэмжлэг авах. Энэ маань хууль болоод гарах амьдрал дээр хэрэгжих ийм болцоо нь бас нээлттэй байдаг. бид бол нийгэмд зүгээр ингээд үйл ажиллагаа явуулахад бидний хэсэг хүнд тусалж чадна. Зөв хууль батлах юм бол бүх хүнд, бүх хүүхдэд, бүх эмэгтэйчүүд, бүх гэр бүлд одоо туслах юм боломж байгаа. Тийм учраас бид энэ хуулийн төсөл дээр маш анхааралтай, хариуцлагатай ажилладаг. За 2012 онд шинэхэн гишүүн болонготлаа бидний ажилласан хамгийн ихний хууль бол тамхины хяналтын тухай хууль байсан. Бидний энэ 4 жилийн хугацаанд хийсэн хамгийн том одоо хамгийн чухал хуулийн төслөх юм бол бид хүүхд төр хуулчгийн төслөг гэж хэлэх байна. Хүүхэд арга үйлчилгээний тухай хуулийн ажил хэсгийг ахалж ажилласан. Өнөөдөр 2-5 насны 80 мянган хүүхэд байна. Одоо ингээд харах хөнгөө янз бүрийн байдлаар эрүүл мэнд амнасаараа хохирдог. За хамгийн сүүлийн жишээ гэх юм бол одоо жилдээ 29 хүүхэд тухайлбал түлэгдэж амнасаа алддаг. Ийм одоо бас гашуун мэдээнүүд байдаг. Тэгээд энэ зовлон багахан ч гэсэн нэмгэлэхэд хүүхд харах үйлчилгээний тухай хуулийн төслөөр би өөрийнхөө ачаал бүтлээ өгж байгаа гэж бодож байгаа. За эхний 10 тэрбум төгрөгийг батлуулсан. Улсын их хурлаар хүүхдийн эрхийн тухай хууль, хүүхэд хамгааллын тухай хууль гэсэн нэн чухал одоо хоёр хууль сая хэлцэгдэж батлагдлаа. Энэ хоёр хууль батлагдсанараа цогцоороо хүүхэд хамгааллын одоо тогтолцоо зөв бүрдэж байна гэж ойлгож болно. Гэр бүлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг өргөн барьсан. Гэр бүлийн гишүүн бүрийн хариуцлагыг нэмэгдүүлэх, хүүхдийн өмчлөх эрхийг хуулиар баталгаажуулах, хүүхэд төрсөн цагаасаа эхлээд өмчийн эзэн байх энэ асуудлыг шийдвэрлэж өгснөөр магадгүй өнөөдөр гэр бүлийн задрал, гэр бүлийн үндсүүл алдаж байгаа энэ асуудлуудыг шийдвэрлэхэд бас нэг тус дөхөн болно гэж бид нар бодож байгаа.
За сая одоо эрүүл мэндийн даатгалын хуулийг бол бид батлуулсан. За эрүүл мэндийн даатгалын хуулиар өнөөдөр манай иргэдийн карманаасаа төлж байгаа мөнгө бол асар өндөр байгаа. Тийм учраас бид яаж энийг одоо бууруулах вэ гэдэг дээр ажилласан. Хэдэн төгрөг төлснөөс үл хамааран 2 сая төгрөгний эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах ийм сайхан боломж нэгдэж байгаа. Гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хуулийн ажлын хэсэгт ороод ажиллаж байна. За өнөөдөр бол хүн гудамжинд гэмтэл бэртэл авахд тэр одоо хүний эрхэнд талдсан гэдэг үндслэлээр одоо алдсан этгээд хариуцлага хүлээдэг бол гэр бүлийнхээ орчинд гэмтэл бэртэл авсан, задуулсанныхаа төлөө бол ямар нэгэн тэр одоо этгээд ямар нэгэн хариуцлага хүлээлгдэггүй. Үүнээс болоод бол одоо эмэгтэйчүүд хүүхдээ ирэх хохирч ирсэн олон асуудлууд энэ хуулиар шийдвэрлэгдэж байгаа. Энэ эрүүгийн хуульд анх удаа гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэг гэж үзэж тэр гэмт хэргийн одоо шийтгэл бүх одоо зөвлөд нь орсон. За дээр нь гэр бүлийн хүчирхийлэгчийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаа хүнийг яаж шийдэх вэ гэдэг дээр бол эмэгтэй гишүүд их зарчмын өөр байр суурьтай байсан л да. Хамтын тэтгэврийн тухай хууль одоо батлагдсан байгаа. За хамтын тэтгэврийн хууль бол манай эмэгтэйчүүдийн хувьд нэн чухал одоо ач холбогдолтой хууль. Яагаад тэгэхээр манай эмэгтэйчүүд бол нөхөр нь ажил хийгээд явдаг. Өөрөө тэр болгон одоо доктортой ажиллах боломж байдаггүй. Өндөр цалин авах боломжгүй байдаг. Гэртээ хүүхдээ хараа суудаг, ажилласан жилийн тасардаг. Тийм нөхцөл байдлаас болоод манай эмэгтэйчүүдийн тэтгэвэр маш багаар тогтоолгодог. Тийм учраас энэ бол одоо өрхийн асуудал юм а гэж үзээд хамтын тэтгэврийн хуулиар одоо гэр бүлийнх нь хүнд энэ тэтгэвэр нь одоо олгогдохоор заасан нь бол ялангуяа манай эмэгтэйчүүдийн хувьд бол маш чухал одоо хууль осон гэж би одоо үзэж байгаа. Сонгуулийн нэгдсэн хуулийн ажлын хэсгийг ахалж ажиллаа. Үндсэн хуулийн ажлын хэсэгт бас өөрөө би гар бичлэн орж ажилласан. Барилгын тухай хуулиа амжилттай хэлэлцүүлж батлууллаа. За үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ганцаараа санаачилсан. Гадаад харилцааны тухай хуулийг Батчимэг гишүүнтэй хамтарч бас боловсруулад одоо өргөн барихад бэлэн болоод байна. Байгаль орчны чиглэлээр ялангуяа хог хаягдлын менежмент, органик хүнс, за дээрээс нь сэргээгт эрчим хүчний чиглэлийн ногоон өвлийн бодлоготой холбоотой хуулиуд дээр мөн Эрдэнэчим гишүүн, оюун гэрэл гишүүн бид гурав хамтран санаачлаад бас өргөн бариад за 2 хуулийн ч гэсэн бас батлуулж чадаад байгаа. Одоо хог хаягдлын менежментигээ томоохон одоо шинэ концепцийн одоо шинэ үзэл баримталтай хуулийг өргөн бариад энэ дээр яг эд ажиллаж байна. Намын бүлгийн гишүүтэйгээ хамтарч бас олон хуулийн төсөл дээр ажиллалаа. Тухайлбал аж ахуй нэгжүүдийн одоо орлогын албан татварын 90%-ийг нь хөнгөлдөг ийм одоо хуулийн төсөл санаачилсан. 600 км-ээс дээш одоо бүс нутагт амьдарж байгаа бүх аж ахуй нэгжүүдийг хүн амын орлогын албан татвараас тодорхой хугацаагаар чөлөөлөх ийм одоо боломжийг хуульчилж батлан гаргасан байгаа. За соёлын тухай хуулийг өөрөө сайд байхдаа өргөн бариад дараа нь одоо сайдаас буусныхаа дараа тэр хуулийнхаа одоо яг ажлын хэсгээр голлож ажилласан. Ингээд соёлын тухай хууль батлагдсанаар энэ жилээс эхлээд одоо гэр бүл үр хүүхдүүдэд маань Монгол улсын маань соёлын өвийн одоо контентууд илүү их одоо дэлгэцээр хүрэх ийм хууль маань батлагдаад хэрэгжээд явж байгаа. За би бас намын сангийн тухай хуулийн төслийн ажлын хэсгийг ахаж ажилласан хууль маань батлагдсан. Ингэснээр бол Монголд бол нийтийн намын сан бас нэлээд өргөн дэлгэр үйл ажиллагаагаа явуулах, иргэд маань чөлөөтэй үйлчлүүлэх энэ боломжийг бас нээсэн ийм хуулийн төсөл бол гарч байгаа. Батхүү гишүүнтэйгээ хамтраад замын аюулгүй байдлын тухай хуулийг батлуулсан. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль батлагдсан гарснаар бол одоо өнгөрсөн хэдхэн сарын хугацаанд согтуу жолоочийн тоо бол эрс буурсан. Замын хөдөлгөөний соёл бол эрс сайжирсан. Жолооч нар төдийгүй явган зарчигчийн хариуцлага хүртэл сайжирсан, гэрэл тохиогоороо гардаг болсон. Автын осол буурсан гэд их олон сайн дэвшил харагдаж байна.
тариалангийн тухай хууль бол Улсын хурлаар хэлэлцэгдэн баталсан. За энэ тариалангийн тухай хуулиар бол тариалан эрхлэгчид бол ихээхэн олон жил хүлээсэн тэр асуудлуудыг шийдэж өгсөн ийм хууль болсон. За органик хүнсний тухай хууль, малын эрүүл мэндийн тухай хууль, малын генетик нөөцийн тухай хууль гэдэг олон хуулиуд Улсын хурал дээр Өсөлтөө аж ахуйн сайдын хувьд бас өргөн бариад энэ хуулиуд дээр ажиллаж байна. Одоо бол би эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн төслийг ажлын хэсгийг ахалж ажиллаж байна. Тэгээ эм эмнэлгийн хэрэгслийн тухай хууль батлагдсаар бол эмийг одоо жортой хэрэгэлдэг болох хуурамч эм чанаргүй эмийн хэрэглээг бол багасгах ийм ач холбогдолтой болно. За миний хувьд бол одоо бас боловсролын хуулийн ажлын хэсэгт орж ажилласан. За гол мөрөн урсаж бүрэлдэхүүнний ихтэй холбоотой хуулийг ажлын хэсгийг хахалж ажилласан. Малчдын тэтгэврийн насыг 5 жилээр наажлуулах хуулийн төслийг санаачиж өргөн барьсан. Байгаль цаг үеийн хүнд нөхцөлд ажилладаг гэдэг утгаар нь малчдынхаа ажилласан 1 жилийг 1.5 жил тооцох ийм хуулийн төсөл санаачлаад ажиллаж байна. За сонгуулийн хуулинд бас орсон чухал нэг заалт бол эмэгтэйчүүдийн квот байгаа. Эмэгтэйчүүдийн 30% квотыг бол батлуулж чадсан байж байгаа. Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо гэдэг бол нэг эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн гэж харах нь бол хэтэрхий өрөөсгөр гэж би боддог. Тэгэхээр 2012 оны сонгуульд бол 20% квоттой байсан учраас бас харьцангуй одоо 3 байсан эмэгтэй гишүүдийн тоо 11 болж нэмэгдсэн. Тэгэхээр одоо 30% квотоор бол өнөөдрийн 11 эмэгтэй гишүүдийн тоо бол ядаж нэг 20-д хүрэх болов уу гэж бид найдаж байгаа. Хэрвээ бид тоогоо ингэж сайхан нэмэгдүүлээд бага бүрдүүлж чадах юм бол одоо өргөн бариад бас батлуулж чадаагүй байгаа олон хуулиудын ард гарах бүрэн боломжтой юм а гэж харж байгаа. Эмэгтэйчүүд бие биенээгээд ингээд хамтарч ажиллаж чадах юм бол одоо хийж чадахгүй ажил гэж байдгүй юм байна гэдгийг бид бас харуулж чадсан. Бас эмэгтэй улс төрчид бол хариуцлага даах чадвар нь арай илүү байдгаа л гэсэн ийм одоо бодол тээж явдаг. Эмэгтэй хүнд итгээд сонгогчд маань саналаа өгсөн байхад бид итгэлийг алдахгүй юм шүү гэж л маш хичээж ажилласан. Эмэгтэйчүүдийн хувьд жижиг асуудал гэж ерөөсөө одоо байдгүй. Тэгээд одоо тухайлбал дүүргүүдэд гэдэг юм уу, айл өрхөд гэдэг юм уу, яг тулгамдаад байгаа тэр нарийн асуудлыг бол олж харж шийдвэрлэхийн төлөө явдаг, шийдвэрлж чаддгаар бол би эмэгтэйчүүд бол их хуралд бол олноороо байх хэрэгтэй юм байна гэдэгт санал нэг байгаа.